Сайн байцгаана уу? Руна ТV-с угтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2015 оны 12 дугаар сард Өмнөд Солонгос хүүхдийн хүчирхийллийн тохиолдол маш ихээр гарч нийгмийг түгшээж эхэлдэг. Эдгээрийн дотроос Инчон хотод гарсан 11 настай охины хүчирхийллийн хэрэг бол илүүтэйгээр хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. 11 настай Пак охин гэртээ 2 жилийн турш хоригдож харгас хэрцгий хүчирхийлэлд өртсөн гэдэг нь ил болдог. Гэмт этгээдүүд нь түүний төрсөн эцэг Пак хамт амьдардаг бүсгүй Чой болон түүний найз буюу нийт 3 хүн байсан. Залуу Пак охиныг угаалгын өрөөнд түгжиж хоол унд өгөхгүйгээр өдөр бүр үгээр болон бие махбодорнд оромжилж зоддог байсан. Би энэ бүтэн хөхрөөд зогсохгүй хавирга нь хугарсан жимлэгийн тусламж авч чадаагүй байсан. 4-р ангид байхдаа тэр ердөө 16 кг жинтэй эцэг нь түүнийг гэртээ хичээлүүлдэг гэх шалтгаанаар сургуулиас нь гаргасан. Ангийн багш нь энэ талаар цагдаад мэдэгдэхийг оролцсон боловч хууль ёсны асран хамгаалагч биш гэсэн шалтгаанаар хүлээж авахаас татгалзагдсан байсан. Тухайн үед Өмнөд Солонгост эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахаас татгалзсан тохиолдолд хууль ёсны дагуу хөндлөнгөөс оролцох ямар ч механизм байгаагүй. Эцэст нь охин хөл нүцгэн хийн хоолоогоор доош буух оролдлого хийж чадсан. Ингэж хүчирхийлэл нь л ил болсон байгаа. Энэ үед бол ерөнхийлөгч хүртэл гарч ирж энэ хэргийг хатуу зэмлэн буруушааж байсан. Үүнээс эхлээд боловсролын яам сургуулиуд удаан хугацаагаар хичээлдээ явахгүй байгаа хүүхэд бүрт улсын хэмжээнд гэрт нь очин шалгалт явуулж эхэлсэн байгаа. Энэхүү шалгалтын явцад бүр ч аимшигтай хэрэгүүд ил гарч эхэлсэн. За ингээд өнөөдрийн та бүхэнд ярих хэрэгээ ярьж эхлэе. 2016 оны 1-р сарын дундуур Кёнгийн мужийн Пучон хотод цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Дуудлага өгсөн хүн нь 4 жилийн өмнө сургаггүй алга болсон Чой хүүг хайж байна гэсэн дуудлага байсан. 4 жилийн өмнө буюу 2012 оны 3 дугаар сарын 12-нд 1-р ангийн сурагч Чой ердөө 7 настай байхдаа сургууль дээрээ асуудал тарьсан. Тэрээр ангийнхаа охины нүүрлүү харандаагаар хатгаж өнгөт палмастраар хувцсыг нь сараатсан байгаа. Сургууль тэр даруй эцэг ихтэй нь холбогдсон. Хүүгийн эцэг их болохоор аав нь Чой Кёвон ээж нь Хан Соён нар байсан бөгөөд тэд тухайн үед 30 настай байсан. Ачирхалтай нь тэд огтхон ч санаа зовсон шинжгүй сургуулийнхантай уулзахаас татгалзаж цахилгын хорооны хуралдаанд нь ч ирээг байгаа. Эцэст нь 4-р сарын 30-наас эхлэн тэд хүүгээ гэртээ хичээллүүлнэ гэж хэлээд сургуульд нь явуулахаа байлдаг. Ангийн багш нь тэдний гэрт 2 удаа очиж үзсэн ч хүүг байтугай эцэг ихтэй ч уулзаж чаддаггүй. Сургууль орон нутгийн дүүргийн удирдлагад хандсан ч ямар ч хариу ирээгүй. Эцэст нь 2012 оны 8 дугаар сард Чой хүүг албан ёсны анхаарал хандуулах хүүхдийн жагсаалтанд оруулсан байгаа. Үүнээс хойш 4 жилийн турш сургууль нь бараг мартсан байсан. Ингэж явж байгаа 4 жилийн дараа сургуулийн хяналт шалгалтын ажилтан ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарч эхлээд ээж болох Хан Соён руу залгадаг. Хүүн хаана байгааг асуухад тэрээр огцхон ч тоосон шинжгүйгээр манай хүү юу тэр орохчихсон гэрээсээ явчихсан би хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлдэг. Яг хизээвэгийг асуусан чинь хизээ гэрээсээ оросныг нь ч санахгүй байна гэж хариулсан байгаа. Нөхцөл байдал хүнд байгааг мэдэрсэн сургуулийн ажилтан цагдаа нарт мэдэгдэж хүүгийн биеийн байдлыг шалгах хүсэлтийг цагдаад гаргадаг. Тэдний гэр 2013 оны 3 дугаар сард Пучоноос Инчон хотын Пупьон руу нүүсэн болох нь тогтоогддог. Цагдаа нар тэдний гэрт очиход ямар нэгэн зүйл буруу байгаа нь бол шууд л мэдрэгдсэн. Гэрт хүүгийн юм гих ганц ч зүйл байгаагүй бөгөөд бүгдийг нь цэвэрлчихсэн байсан. Хөршүүдэнд хүртэл тийм хүү байсан гэдгийг огт мэдэхгүй байсан байгаа. Цагдаа нар тэдний гэрийг нэг бүрчлэн нэгжиж эхэлдэг. Ингэж байгаад цагдаагийн нэг мөрдөгч хөргөгчийг нь онгойлгож үздэг. Тэг яг тэр мөчөд бол маш ачирхалтай зүйл олддог. Дэрний утаар нэгт боосон ямар нэгэн зүйл хөргөчн дотор нь байж исэн. Болгоомжтойгоор гаргаж иртэл маш аимшигтай дүр зураг ил болдог. Энэ бол сургаггүй алга болсон гэгдэж байсан Чой хүүгийн тасалсан толгой байсан. Үүгээр зогсохгүй хүүгийн нүдийг скотчоор наасан гэдэг нь харагдаж байсан. Үүнийг олсон даруйд уг хэрэг алга болсон хүүгийн хэрэгээс хүн амны хэрэг олон өөрчлөгдөж маш олон цагдаа нар ирж байшинг бүхэлдэн нэгдсэн ч хөргөгчнөөс олдсон толгооноос өөр бусад биеийг нь олж чадаагүй. Өөрөөр хэлбэл биеийн бусад хэсгийг өөр газарт аваачиж устгасан гэдэг нь бол тодорхой харагдаж байсан. Цагдаа нар эцэг их болох Хан Соён Чой Кёвон нарыг бол шууд л баривчилсан. Тэд мөрдөн байцаалтын явцад өөрсдийгөө өмөрсөн тайлбарыг өгж эхэлдэг. 4 жилийн өмнө хүүгээ ADHD-тэй болохыг нь мэдээд гэртээ хичээллүүлж эхэлсэн гэж тэд ярьж байгаа. Нэг өдөр эцэг нь хүүгээ усанд оруулахаар угаалгын өрөө рүү дагуулж орох гэтэл хүү эсэргүүцэж улмаар унаж толгоогоо цохиж ухаан алдсан гэж хэлж байгаа. Эмнэлэгт аваачилгүй сар гаруй асарсан ч хүү нас барсан тул айсандаа цогцыг нь мөчилж толгоог нь хөргөгчөнд хадгалсан гэж тэд цагдаа нарт мэдүүлсэн. Гэвч цагдаа нар задлан шинжилгээ хийж
үнэн хэрэгтээ хүү толгоогоо цохиж амнасаа алдаагүй харин байнга харгислал задуур амсдаг байсныг нь тогтоож чадсан. За тэгээ энэ хэрийг судалж байгаа хавцад бол бүр хамгийн аимшигтай зүйл нь хүүгийн дотор эрхтнүүдийг бүгдийг нь гаргаж ирээд холигчинд бутлаад 0 руугаа урсгасан гэдгийг л өөрсдөө цагтаа нарт хүлээсэн байгаа. Тэгээ хүүгийн амь насыг яагаад хөнөөсөн бэ гэдгээ хэлэхдээ бол сургуулиас нь гаргаад гэрээр нь хүмүүжилжсэн боловч хүү дэндүү их анхаарал халамж хүсдэг байсан учраас тэрийг нь дийлхэ болоод сүултээ хүүгээ зодож эхэлсэн. Тэгээд задуур нь баг багаар улам ширүүсэн эцэст нь хүүгийнхаа амь насыг хөнөөгөөд цагдаа нараас айснаасаа болж нуусан гэж хэлж байгаа. За ингээд аав ээжийн үйлцэн харгас хэргийн шүүх хурлал мэдээж болсон. Ингээд гол гэмт хэрэгтэн болох аав Чвэ Кэн Вонд 30 жилийн хорих ял, хамсаатан ээж Хан Суянд 20 жилийн хорих ялыг тус оноо энэ хэрэг бол дууссан байна. За ингээд өнөөдрийн 5 хүн бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр маш аимшигтай харгас ийм хэрэг байлаа. За энэ хэрэг бол яг тухайн үедээ Солонгос улсыг бол донслогсон үнэхээр аимшигтай ийм хэрэг болсон. Тэгээд тухайн үед бол яг сургуультай ирэхгүй байгаа хүүхдүүдийг ар гэрээр нь очиж эцэг эхчүүд нь сургалдаг. Яг энэ тогтолцоо үүснээс болж амь насаа алдсан хүүгийн хэрэг бол ил болсон. Хэрвээ тухайн үед сургуулийнх нь хүүгийн араас хөөцөлдөөгүй, цагдаад мэдэгдээгүй, эцэг эх рүү залгаагүй ч юм уу гэрт нь нэрж шалгах үйл явцыг явуулаагүй болвол хизээ хүртэл энэ хүүгийн хэрэг илэрхгүй ч байх байсан бах магадлалтай. Ийм маш харамсалтай. Учир нь тэдний яг хамт амьдардаг хөршүүд нь ч яг тэр хүүгийн талаар бол огт мэддэггүй байсан. Тэгэхээр хүүгээ амьд байхад нь хүртэл гэрээс нь огт гаргадаггүй байсан гэдэг нь бол энэ хэрэгээс тодорхой харагдаж исэн. Тэгэхээр үнэхээр аимшигтай ийм хэргийг бол эцэг их нь үйлдсэн байгаа. За тэгэхээр мэдээж бол хизээч илэрдэггүй хэрэг гэж бол огт байдаггүй гэдэгт би итгэдэг. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин энэ хэрэг дээр өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт хичээд битгээ хуваалцаад мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.